За асуултгүй л өнөөдрийн сургалтаа эхэллээ. За өнөөдрийн сургалтын дээр хэдүүлээ эхлээд түгээх материалын зарлагын талаар ярьчихна. Түгээх материалын зарлага ер нь юунд ашиглалтын орц норм яаж одоо түүнтэй зохицож ажиллаж байна те. За энэ талаар хэдүүлээ ярилцаа. Тэгээд үүнтэй холбоотой яг гарч байгаа бүртгүүлүүдээ програм дээр хийж үзье. За нэгдүгээр хэсэг дээр хэдүүлээ юм ярина. За хоёрдугаар хэсэг дээр хэдүүлээ тоолгын бүртгэлийг ярина. За эхлээд хэдүүлээ нэгдүгээр хэсэг ярьчих. За түгээх материалын зарлага ба орц норм. Орц норм. Хэдүүлээ өмнө нь бол түгээх материалыг бол нэг бүрчлэн түгээх материалын зарлага хийх талаар үзсэн. Түгээх материалын зарлагыг дотоод зарлага цонхоор ороод тухайн одоо бараа материалын асалтуудаа бүртгэж. За энэ бол нэг бүрчлэн бүртгэх арга нь байсан. За одоо өнөөдөр бол хэдүүлээ илүү хэлбэрчлэх гормод бол буюу орц нормын талаар ярь. За нэгдүгээрт орц норм тохируулах. За мэдээж бид нар өнөөдөр стандарт орц нормыг тохируулаад тэрийг түгээх материалын зарлага дээр хэрхэн ажиллаж байна талаар үзсэн. За бүтээгдэхүүн болон үйлчилгээ төрөлтөө барааны код дээр түүнийг үйлдвэрлэхэд орох одоо түгээх материалын орцыг урьдчилж оруулж өгдөг. За энэ тохиолгоог оруулж өгснөөрөө борлуулалт эсвэл үйлдвэрлэлийн бүртгэл дээрээ үндэслээд түгээх материалын үлдэгдлийг цаг тухайд нь хасах боломжтой болдог. За үндсэн зорилго маань энэ гэсэн. Орц норм оруулчин тэгээд эргээд нөгөө бүтээгдэхүүн болон үйлчилгээ маань борлуулад эсвэл үйлдвэрлээд гараад ирэнгуут нь тэндээс нь түгээх материалын зарлагыг хийж. За урьдчилж биш сүүлдэн зарлагаа хийж байгаа тийм сүүлдэн зарлагаа хийж тооцоолж гаргах гэсэн. За борлуулалтын баримтан дээр болохоор нэг посын борлуулалтын баримтаа систем татаж бүртгээд борлуулалтын нэхэмжлэгч борлуулалтын баримт ч юм уу тийм энэ дээрээс татаж болно. За тэгээд бол эндээс зарлага хийж явснараа бараа материалын бодит үлдэгдлүүдийг хасна. За нэгдүгээрт нь энэ борлуулалтын түгээх материалын зарлага байна. За энэ бол дийлэнх одоо ресторан, кофе шоп, цайны газрууд дээр энэ борлуулалтын баримтаар түгээх материалын зарлага хийх арга маань ашиглагддаг. За дараагийн хэсэг дээр нь маань болохоор үйлдвэрийн орлогоор түгээх материалын зарлага хийх. За энэ бол үйлдвэрийн байгууллага дээр үйлдвэрлэлд авсан одоо үйлдвэрийнхээ орлого дээр үндэслээд түгээх материалын зарлагыг сүүлд нь тооцоолж байгаа хэлбэр байдаг. За тэрэн дээр ашигладаг. За үндсэн ийм хоёр төрөлөөр та дэлгэцэн шеэрлсэн баа мó гшаа. Юу ч харагдахгүй. Надад харагдахгүй юм болоо. Шеэрлэгдсэн харагдчихээн да. За битриксэхэ жагсаалт дээр нь дэлгэж шеэрлсэн юу нэ явж байгаа. Тэн дээр л арах хэрэгтэй гэсэн үг ш. Дарж чадсан уу? За болчлоо, баярлалаа. За үйлдвэрийн орлого гээд үйлдвэрийн орлогоос болон борлуулалтын баримтаар гээд энэ хоёр арга ашиглагддаг гэсэн үг. Энэ борлуулалтын баримтаар түгээх материалын зарлага бүрдэх арга нь бол сая хэлсэнчлэн ресторан, кофе шоп, лаунж, цайны газар гэх мэтчлэн шууд хэрэглэгчийн захиалгаар ажил үйлчилгээгээ хийгээд зардаг ийм компаниудаар зориулагдчих. За харин үйлдвэрийн орлогоор түгээх материалын зарлага хийх гэдэг нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үлдэгдэл хөтлөөд борлуулдаг ийм компаниуд дээр яг эцсийн үйлдвэрийн дамжлагаар яг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргаж ирээд тэрийг борлуулдаг ийм компаниуд дээр. За энэ хоёр аргын талаар өнөөдөр яриад эргээд тайлан мэдээнүүдээ харна гэсэн үг. За ийм хэсэг. За яг энэ хэсгүүдэд хэдүүлээ програм дээр хийж үзье. За хамгийн ихэнд бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүд дээр орц норм оруул. За орц норм оруулахдаа барааны төрлөөс хамаар. За материал төрөлтөө кодууд бол өөр дээрээ үлдэгдлээ хөтэлдэг учраас энэ дээр бол орц норм оруулах шаардлагагүй. Харин нөгөө бүтээгдэхүүн болон үйлчилгээгээд үйлдвэрийн байгууллага бол бүтээгдэхүүн код дээрээ, үйлчилгээний байгууллага бол үйлчилгээ код дээрээ орц норм оруулж. За энэ дээрээс үйлчилгээ шүүгээд харах юм бол бид нар дээр ийм үйлчилгээнүүд байна. За энэ дээрээс орц норм оруулах боломжтой нь энэ 50 грамтай эдэн гэдэг арх байна, латте гэдэг кофе байна. За котлет гэдэг хоол байна тий. За банштай цай гэх мэтлэн ийм хоолнууд байна. За ресторан, кофе шопын хувьд бол энэ кодууд дээр орц норм оруул. Орц норм оруулахын тулд нөгөө талд биднэрт материал төрөлтөө түгээх материалууд маань бүрдэгдсэн байх хэрэгтэй.
За материал төрөлтөө түүхэд материал маань орц норм дээр дуудагдаж орж ирээд ямар хэмжээгээр орох нь тохируулагдана гэсэн. За хайдуулаа эхлээд үйлчлэгээ төрөлтөө кодон дээр орц норм оруулж үзье. За эхний код нь 50 мл-тэй Эдэн гэдэг арих. За бараг код руу оронгууд бараг кодон дээр нь орц норм гэдэг хэсэг байна. За ийшээ ороод нэмэх дараад түүхэд материалаа дуудаад оруулна гэсэн. За Эдэн 50 мл-тэй зарахын тулд 75-таагаас нь 50 г орно гэж үз. За тэгэх юм бол за энэ нэг ширхэг нь 750-тай гэд хэмжээнд тавигдсан байна. 750-аас 50 г норно гэвэл 50 гэж тавьчих. За энэ дээр 50 гэсэн тоогоо тавиад өгчих гэсэн. За ингээд оруулчихна. За ингээд 50 гэсэн тоо тавиад өгчгөр чинь 750 чинь нэг ширхэг юм бол 50 г нь хэд юм бэ гэдгээр чинь програм пропорцлоод хэмжээг нэргээд. За хэрвээ эндээс одоо 50 мл-тэйгээс нэг зарагдах юм бол 0.100-ы 66 хавцаагаар ийм үндсэн бүтээгдэхүүнээс зарлага хийгдэнэ гэсэн. За энэ дээрээс бол нэг 15 зарагдчихад нэг ширхэг одоо бүхэлжлээд хасагдахаар ингэж тохируулагдана гэсэн. За хамгийн ихний орц нормын код маань задал зарж байгаа орц норм байна. За энэ бол те 75-тай арих нь 50 мл-тэй болон 100 мл-тэйгээр одоо зарах бүрэн боломжтой. За тэр үед бол ийм орц нормын тохиргоонуудыг хийж өгнө гэсэн. За дараагийнх нь хоолны тохиргоо. За энэ дээрээс банштай цай гэж тоол авчин. За энэ дээрээс за банштай цай хийхин тулд за сүү оръё. За нөгөө талдаа за мах оръё. За нэмээд эндээс гурил оръё гэсэн чи гурил маань бүртгэлгүй байгаад. За энийг нэмэх дараа түүхэд материал хэдүүлээ. Нэг түүхэд материал юм чи. За энэ дээр бол бараа төрөл маань бол материал байх хэвээр. За гурил гэд бүртгэж. За бараа бүлэг маань түүхэд материал. За гурил маань өөрөө килограммаар үлдэгдлээ. За ингэж оруулаад энэ дээр нэг анхаарах юм нь килограммаар хөтөлж байгаа болон ширхгээр хөтөлж байгаа, литрээр хөтөлж байгаа кодууд энэ кодууд маань өөрөө цаашаа орц нормонд орж байгаа бол энэний нэг ширхгийн хэмжээг нь хэмжээ гэдэг дээр тавьж байна. Килограммын нэг ширхгийн задгай хэмжээ бол 1000 г байдаг. Литрих бол ялгаагүй 1000 мл байгаа. Харин саяын одоо Эдэн 750-тай архины хувьд бол 750 гэдэг хэмжээ нь энэ хэмжээнд дээр орж өгдөг. За ингэж хадгалж. За ингээд хадгалсны дараа хэдүүлээ нөгөө орц нормоо үргэлжлүүлээд оруулах боломжтой болчих. За 3 түүхэд материал оруулахаар ирсэн. За гурилаа дуутчих. Сүүгээ дуутчих. За махаа дуутчих. За энэ дээр ямар хэмжээгээр орохоо тавиад өгч. За 50 г гурил ордог гэж үзье. За тэгэх юм бол 50 гэдэг хэмжээгээ тавиад өгч програм 1000-тай чи харьцуулаад 0.100-ы 5 кг гэдээ оруулаад ирнэ. За хэрвээ энэ банштай цай нэг зарагдах юм бол 0.100-ы 5 кг үлдэгдлээс хасагдана гэсэн. За сүүн дээр нь за бас нэг 20 мл сүү гэж үзье. За өхрийн мах дээр нь за бас 20 мл 20 г. За 0.2 кг өхрийн мах гэж үзье. За ингээд хадгалчихна. За ингээд орц норм оруулангууд бидний материалын зарлага бүртгэх орц нормоо бэлэн болчих. За энэ бүтээгдэхүүн нөгөө талдаа борлуулагдах хэрэгтэй. Борлуулагдчих юм бол борлуулалтан дээр нь үндэслээд материалын зарлагыг тооцоолох чинь гэсэн. За нэг юм код. За кофе шопын хувьд кофенууд байгаа. За энэ дээр бол латте гэдэг код байна те. За би энэ дээрээс түүхэд материал нь кофений үр байхгүй байгаа учраас би кофений үр гэж өсгөж. За кофений үр. За кофений үр маань түүхэд материал бүлэгт байна. За хэмжих нэгж нь бол за мөн килограммаар худалдаж авна. Хэмжээн дээр нь килограмм учраас 1 кг-ийн задгай хэмжээг нь тавиад өгчнө гэсэн. За дараа нь латте гэдэг код руугаа орлоо. Орц норм хэсэг рүүгээ орлоо. Латтенд ордог бүтээгдэхүүнүүдэд дуудаад өгч. За энэ дээр бол кофений үр болон сүү орно гэсэн. За нэг кофенд кофений үрнээс 10 г ордог гэж үзье. За сүүнээс за нэг 5 г ордог гэж үзье. За тэгэхээр ийм байдлаар орц нормууд маань орж ирнэ гэсэн. За ийм байдлаар төрөл бүрийн орц нормыг оруулж орлоо.
задгаагаар зарж байгаа архины хувьд байна те. Яг өөрөө нэг үндсэн бүтээх түүхэд материал байж байгаа. Түүхэд материал нь ямар нэгэн одоо нэмэлт зүйлгүйгээр задлаад зарагдаж болчихно. За тэнгууд өөр түүхэд материалууд нийлээд за бас зарагдаж болчихно. За ийм байдлаар үйлчлэгээ төрөлтэй бараанууд дээр бол орцноор мөр. За энэ үйлчлэгээ төрөлтөөр орцноор орсны дараа орцноор шалгаж бол. За шалгалт хийхдээ бол нэг борлуулалтын баримт тухайн бүтээгдэхүүнүүдээр нэг борлуулалтын баримт бүртгэхэд материалын зарлагаа дуудаад үзэж. За программын компани дээр бол энэ орц нормын тооцоол дээр бол ямар нэгэн алдаа бол байхгүй, яг үнэн зөв тооцоол хийж. За маш олон харилцагч дээр энэ маань тестлэгдээ шалгагдаад явж байгаа учраас энэ тооцоол бол алдаагүй байгаа гэсэн. За оруулж байгаа мэдээллээс үүдээд бол мэдээлэл нь одоо зарлах нь илүү татагдах ийм асуудлууд байдаг. За тэр нь бол борлуулалт нь их байсан ч юм уу те. За аль эсвэл орцноор нь буруу орсон ч юм уу ийм шалтгаануудаас үүсдэг. За тэгэхээр яг тэрийг бол эргээд шалгахдаа энэний орцноор маань яг зөв татаад байна уу, буруу татаад байна уу гэдгийг яг нөгөө орцноор нь оруулсан бүтээгдэхүүнүүдээ нэг нэгийг борлуулж үзээд шалгачих хэрэгтэй. За энэ гурвгаа борлуулалтын баримт бүртгэж хадгаллаа. За одоо нөгөө түүхэд материалын зарлага байна. За бараа материал модулын дотоод зарлага сонхруу орлоо. Дотоод зарлага сонхноосоо шинэ гэж орлоо. Үйлдэл борлуулалтаас стандарт орцоор татах. За энэ аргаар. За ийшээ дарангууд хугацаа оруулах хэсэг байгаа. Хугацаагаа оруулж өгнө. За энэ өртгийн данснууд дээр бол өртгийн одоо данснуудаа сонгоод өгч нь ямар өртгийн данс руу журнал бичигдгийг тийм. За тэр данснуудаа сонгоод өгч. За нэг талаас бол бараа материал данснаас үлдэгдэл насагдчихна. За нөгөө талаас бол өртөг данс руу бичигдэх ёстой. За ингээд хугацаагаа шүүгээд өгөх юм бол тухайн хугацааны борлуулалтын баримт гараад ирнэ. За өнөөдрөө шүүж байгаа учраас өнөөдрийн борлуулалтын баримт маань саяын одоо жишээ бичсэн борлуулалтын баримт маань байж байгаа гэсэн. За энийг чеклэж. За дараа нь энэ дээр байгаа бүтээгдэхүүнээр ялган татах гэдэг чекийг чеклээд татчихна. За энэ бүтээгдэхүүнээр ялган татах гэдэг энэ чек бол эргээд бүртгэл дээр маш их хэрэг болдог. Эргээд орц нормоор зарлага хийж байгаа ямар бүтээгдэхүүнээс юу зарлагдсан юм бэ? Ямар үйлчилгээнээс юу зарлагдсан бэ гэдгийг энэ тохируулсан бүтээгдэхүүнээр ялган татгана гэдгийг чеклэх юм бол эргээд ялгаж харж болдог. За ингээд татчих. За ингээд татах юм бол зарлагын хэмжээнүүд маань татагдчихээн. За авлаа харагдаж байгаа нь бол үлдэгдэл хүрэлцэхгүй байгаа гэлтгэж байгаа. За энэ дээрээс ямар бүтээгдэхүүнээс зарлага хийсэн бэ гэдгийг хоошоо гүйлгээд энэ бүтээгдэхүүний нэр гэдэг багнаар шүүчнэ. За энэ багнаа урьдчилуулад оруулаад ирж болно. За дээрэс нь багны нэр дээр маус хоёроо дараад баган тохируулах хэсгээс бүтээгдэхүүний тоо гэдэг багнаа бас авчуулцгаая. За энэ багныг авчуулцгаая. За энэ хоёр багнаа аваад маус хоёроо дараад харагдаж хадгалах гэдэг товчоод орчно. За тэгэх юм бол энэ хоёр баг нь маань байнгын дэ байж гэнэ гэсэн. За яг дефолтоор бол энэ хоёр баг нь маань байдаггүй. Нэг нь хойд талд, нэг нь хайд хийсэн байж байгаа. За энэ хоёр багнаа гаргаж ирээд энэ дээр хадгалчих. За ангийн бол эдгээр түүхэд материалын зарлах чи яг юунаас юм бэ гэдэг нь харагдана гэсэн. За одоо энэ дээрээс харах юм бол LaTeX гэдэг код маань бүтээгдэхүүн маань нэг удаа зарагдсан. За нэг удаа LaTeX гэдэг бүтээгдэхүүн нэг удаа зарагдсан чинь энэ сүүнээс 0.5 литр суу асагдчих. За кофений үрнээс 0.1 кг кофений үр асагдчих. За 10 г кофений үр гэсэн учраас энэ дээр ингэж орж ирж байна. 5 мл сүү гэсэн учраас 0.5 тавтай орж ирж байна. За доод талд нь банштай цайнууд нэг удаа зарагдаад эндээс за энэ хэд маань бол 0.2 кг, за 0.5, за ийм хэмжээнүүдээр зарлага нэгдэж байна. За тэгэхээр бол орц нормыг ингэж шалгана гэсэн. Хэд удаа зарагдсан бэ гэдэг нь энэ бүтээгдэхүүний тоо гэдэг дээр байна. Бүтээгдэхүүний нэр гэдэг дээр бол юунд орсон юм бэ? Юу хэд удаа зарагдсан юм бэ те? Тэр маань. За тэгээд ямар хэмжээгээр зарлага хийж байгаа юм бэ гэдгийг харуулна. За эргээд бол тоо хэмжээгээ бүтээгдэхүүний тоондоо хуваах юм бол нэгжийн стандарт орц маань гарч ирэх ёстой гэсэн. За эргээд орц нормоор бол зарлага ингэж чинь. За зарлага хийгээд хадгална. За мөн зарлага дээр бол хяналтаа бол ингэж хийнэ гэсэн. За хэтэрхий их зарлага хийгээд орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг яг энэ бүтээгдэхүүн нэр багнаар нь шүүчнэ. Энэ яг юунд их орчих вэ? Үнэхээр тэр бүтээгдэхүүн үйлчлэгээ тийм их борлуулагдсан юм уу, үйлдвэрлэсэн юм уу гэдгийг шалгана гэсэн. За энэ бол ресторан, кофе шопын хувьд бол өдөр тутамдаа байнга хийгддэг нэг чухал бүртгэл. Энэ бүртгэл хийж түүхэд материалын үлдэгдэл нь хасагдана. Түүхэд материалын үлдэгдэл
За тэгэхээр бол босын борлуулалт татагтай адилхан энэ дээр нэг түүхэд материалын зарлага гэдэг баримтуудыг бүртгэж явах хэрэгтэй гэсэн. За юм байна. За ингээд баримтаа хадгалчихад за энэ бол үлдэгдэл нь хүрэлцэхгүй байгаа учраас ингэж сануулга өгж байгаа. За үлдэгдэл хүрэлцэхгүй байсан ч гэсэн хадгалж болно гэсэн. За үлдэгдлээ бол сүүлд нь одоо худалдаа авалтаа бүртгээг бол нөхөө бүртгэж олон тэр үед одоо энэ алдаа маань засарчна гэсэн. За нэгдүгээрт борлуулалтаас ирж байгаа орц нормоор зарлага маань ингэж. За энэ дээр бас энэ журналаа шууд холбоод хадгалчихвал зүгээр ш. За эхний ресторан, кофе шоп, цайны газрууд дээр ашигладаг борлуулалтаас түүхэд материалын зарлага татах гэдэг арга нь энэ эргэж шалгахтаа саяын зарлагаасаа бүтээгдэхүүний тоо, бүтээгдэхүүний нэр, за тэгээд үндсэн түүхэд материалын зарлага нь ямар хэмжээгээр хийж гэнэ гэдгээс хяналтаа шууд жагсаалт ярэ хийж болж. За хоёр дахь нь бол бүтээгдэхүүн төрөлтэй кодуудаас материалын зарлага хий. Мөн ялгаагүй бүтээгдэхүүн төрөлтэй кодуудаараа шүүгээд тухайн кодууд дээр маань орцноор морсон байх хэрэгтэй. За ийм 3 код. За энэ 3 код дээр за өчигдөр бол хэдүүл орцноор минь оруулсан байгаа үйлдвэрлэлийн сургалтын дээр. За энэ дээрээс ноолуурын цамц хийхэд за 1 кг ноолуур 800 г ноолуур утсаар. За оруулалт хийхэд за энэ дээр бол орцноор мараг байна те. За энэ дээр оруулчих. За энэ дээр зөвхөн ноолуур утаснаас за 2 кг орно гэж үзье. За тэгэх юм бол хэмжээ нь 1000 гээд орсон байгаа учраас хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлэхээр 2000-аараа оруулах юм бол 2 кг бол. За ингээд хадгалчих. За үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн дээр бол орц нормоо ингээд оруулчихна. Яг нөгөө үйлчлэгэн дээр орц норм оруулж байгаатай адилхан. Харин яг бодит одоо яг суурилж байгаа баримт маань өөрөө өөр байгаа. За саяын үйлчлэгээ төрөлтэй кодууд бол борлуулалтаас татчихсан бол бүтээгдэхүүн төрөлтэй кодууд бол үйлдвэрийн орлогоос татагддаг. За үйлдвэрийн орлого дээр тухайн одоо бүтээгдэхүүнээр орлогууд бүртгэгдсэн байна. За энэ сэдв дээр бол өчигдөр хэдүүлээ үйлдвэрийн орлогуудаа авцсан байгаа. За ийм 3 үйлдвэрийн орлого авсан. За энэ дээрээс ноолуурын цамц 4-ийг үйлдвэрлэсэн, оролт 2-ыг үйлдвэрлэсэн. За нийтээр нь харах юм бол бараагаар гэдэг тайлангаараа шүүжиж байна. За ингээд харах юм бол за нийтдээ бол 20 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. За түүнээс оролт нь 5-ыг, ноолуурын цамц нь энд 4, энд 2. За энд 5 гээд нийтдээ 11-ийг, за эрхтэй малгай 4-ийг үйлдвэрлэсэн. За ийм үйлдвэрлэлүүд явагдсны дараа түүхэд материалын зарлага нь сүүлд нь хийж бол. Энэ материалын зарлагыг орц нормын арга бол сүүлд нь дандаа тооцох арга. За урьдчилаад нөгөө хүний нөөцийн асуудал ч юм уу те бүртгэлийн тодорхойгүй байдлаас үүдээд түүхэд материалын зарлага цаг тухайд нь бүртгэж чадахгүй тохиолдлууд гарч. Тэрийг хэлбэрчлэх үйлдэл нь энэ орц нормын аргууд байна гэсэн. За ингээд үйлдвэрийн орлого нь бүртгэгдсэн байна. Нөгөө талаас дотоод зарлага цонх руугаа ороод шинэ гэж ороод үйлдвэрийн орлогоос татах гээд орчихно. За энийг заавал баримт бүрээр нь татах албагүй. Шууд хугацаагаа өгөөд тухайн хугацааны бүх баримтаа сонгоод татчих бол. За ингээд ороод ир. За харьцан данс дээр нь бол за нөгөө борлуулалтаас татчихсан маань бол шууд өртөг рүү орж исэн бол за үйлдвэрийн орлогоос татах нь бол шууд материалын зардал руу ордог. За ингээд харах юм бол ийм хэмжээгээр зарлага хийчихнэ. За ноолуур утас 10 кг зарлага хийгдэж байна. Оролт 5 удаа үйлдвэрлэлсэнтэй холбоотой. За дахиад ноолуур утас 2 кг зарлага хийж байна. Эрхтэй малгай 4 удаа үйлдвэрлэгдсэнтэй холбоотой. За дахиад ноолуур утас 8.8 кг-ын зарлага хийгдэж байна. Ноолуурын цамц 11 удаа 11-ийг үйлдвэрлэлсэнтэй холбоотой гарч байна. За ноолуур 11 кг зарлага хийж байна. Ноолуурын цамц 11-ийг үйлдвэрлэлсэнтэй холбоотой зарлага нэгдэж байна. За ийм байдлаар зарлагууд маань хийгдээд орж ирж байна гэсэн. За ингээд зарлага хатгалчихна. За тэгэхээр бол энэ багнаар шүүгээд харьцуулаад одоо яг аль бүтээгдэхүүнээс нь хэд зарлагатаад байгаа юм бэ? Тэ зөв зарлагатаад байгаа юм уу, буруу зарлагатаад байгаа юм уу гэдгийг шалгачна. За хэрвээ энэ нэг 11 кг өндөр байгаа бол энэ ноолуурын цамц гэдэг бүтээгдэхүүний орц норм дээр асуудал байна гэсэн. За эргээд ноолуурын цамцын орц руу ороод харах юм бол бид нар орц норм дээр нь 1 кг орно гэд оруулсан учраас 11-ийг үйлдвэрлэхээр 11 кг-ын зарлага хийгдэж байна гэсэн.
За ийм байдлаар бол энэ үйлдвэрийн орлогыг ашиглаж болно. За үйлдвэрийн орлого бол бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд орлого авсан, бэлэн бүтээгдэхүүнд орсон түүхий эд материалын сүүлд нь тооцоолж байгаа ийм арга байдаг. За материалын зарлагыг хэлбэрчлэх ийм хоёр арга байдаг байна. За энэ зарлагуудыг хийхдээ заавал өдрөөр нь хийх албагүй. За 7 хоногор нь багцлаад юм уу те. Ер нь тоолгосоо өмнө бүртгэлүүдээ хийгээд явжвал илүү оновчтой байдаг. За тухайн хугацаанд нэг тоолго хийгдгээс өмнө бол энэ орчин нормоор зарлага болон бусад бүх баримт маань бүртгэгдсэн байж ич нөгөө бараа материалын үлдэгдлээ зөв тулгаж хяндаг гэсэн. За ийм хэсэг байна. За дараагийн хэсэг маань энэ орчин нормтой холбоотой тайлан хэсэг. За үйлдвэрлэл зэс дээр нь бүтээгдэхүүний орц гэдэг тайлан байгаа. За хамгийн ихэнд бүтээгдэхүүний орц гэдэг тайлан. За энэ тайлан дээр юу байдаг вэ гэхлээр манай дээр байгаа бүтээгдэхүүн болон үйлчилгээний бүх орц нормын мэдээлэлүүд байна. За ер нь бол технологийн картын жагсаалт гэсэн. За манай дээр байгаа бүтээгдэхүүн болон үйлчилгээний орц нормууд гэсэн. Одоо жишээлх юм бол 50 мл-тэй эдэн 0.50-таагаас 0.07 ширхэг орно. За энэ дээрээс латте хийхэд бол сүүнээс 0.1 литр, кофений үрнээс 0.1 кг орно. За ингээд доошоо харах юм бол банштай цайнд юу орох юм? За тэгээд сүлд авсан үн байгаа бол өртгийн тооцоол хийж харуулна. Сүлд авсан үн байхгүй бол нийт өртг нь хоосоо харуулна. За энэ бол нөгөө бүтээгдэхүүний орц нормоо хийж дуусчаад хянах хэсэг мөн. За би програм дээр ийм бүтээгдэхүүний орц норм оруулчлаа ч юм уу те. Холбогдох одоо тухайн орц нормыг барьдаг одоо жор барих ч юм уу те. За жижиг компаниудын хувьд бол тухайн кол рестораны хувьд бол ахлах тогооч, за кофе шопын хувьд бол баристатай өгöd. За манайх ийм орц нормоор одоо кофего хоолоо хийдэг шүү те. Тэр мэдээллүүдээ өгөх болон эргээд нөгөө илүү энэ орц нормоо илүү сайн мэддэг хүн бол дутуум юу байна гэдгийг шалгуулах бүрэн боломжтой гэсэн. За ийм байдлаар энэ орц нормын тайлан маань ашиглагдана. За энэ дээр бол ямар нэгэн одоо түүхэн дата харуулаагүй. Энэ бол яг одоо манай бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн орц юу байна вэ гэдгийг л харуулж байна гэсэн. За нэгдүгээр тийм тайлан байна. За үйлдвэрийн байгууллага дээр ч ашиглагдана, үйлчилгээний байгууллага дээр ч ашиглагдана гэсэн. За дараагийн тайлан нь бараа материалын үлдэгдлийн зарлага стандартаар тайлангууд. За үлдэгдлийн хяналтын тайлангууд. За энэ бол бараа материал зарлага стандартаараа ямар хэмжээгээр зарлага хийгдэх юм бэ гэдгийг харуулдаг. За энэ бол нөгөө яг зарлагын баримтан дээр үндэслэегүй. За яг одоогийн байдлаар ямар хэмжээний одоо бүтээгдэхүүнүүд зарлага хийгдэх ёстой болцсон бэ гэдгийг харуулдаг. За жишээлх юм бол эндээс латте 1 борлуулагдсан учраас сүүнээс 0.1 гэдэг стандартаар хасагдах ёстой. Банштай цай 1 борлуулагдсан учраас 0.002 гэдэг тоогоор зарлага хийгдэх ёстой. За 6 сард бол одоо сүүний зарлага 0.003 хийгдэхээр байна гэдгийг харуулдаг. За энэ бол нөгөө тооцооллыг хийгээд яг бүртгэл дээр үндэслэгийг үсэх гэсэн. За дараагийн тайлан нь болохоор зарлагын хяналт. За зарлагын хяналт дээр бараа материалын зарлагуудыг ер нь юунаас хийгээд байгаа юм бэ гэдгийг харуулдаг. За энэ дээр бидний нэг стандарт орц нормын мэдээлэлүүд маань харагддаг. За энэ дээрээс харах юм бол нийт гэдэг дээр нь бүх зарлагууд харагдаж байгаа. Энэ бол зарлагын хэсгүүд. Түгээд материалууд нь байгаа нийт зарлага. Нийт зарлагчин дотроо борлуулалт байгаа мó? За яг зарлагын баримт байгаа мó? Хөдөлгөөн байгаа мó? Буцаалт байгаа мó? Тоолгоор хасагдсан баримт байгаа мó гэдгийг харуулдаг. За эргээд хойд талд нь стандарт орц гэдэг баган дээр нь за энэ зарлага чинь зарлагын хідэн стандарт орцоор хийгдсэн бэ гэдгийг харуулдаг. За тэгээ хойдлын тоо гэдэг хэсэг дээр нь бол стандарт орцоор хийгдээгүй хэсгийг харуулдаг. За энэ дээр бол 0.3 литрийн зарлага бол 100% стандарт орцоор хийгдсэн харагдчих. За тоо ямар нэгэн зөрүү байхгүй, үртгийн зөрүү байхгүй. За харин доотлын ноолуур гэдэг дээр бол зарлага хийгдсэн. За энэ дээр стандарт орц гэдэг дээр нь биш, тоо зөрүү гэдэг дээр нь байна. За энэ бол стандарт борлуулалтаас стандарт орцоор хийгээгүй гэсэн. За энэ тайланг харахтаа анхаарах юм нь энэ дээр зарлагын баримтаа сонгодог. За хэрвээ сая үйлдвэрийн орлого сонгоцсон бол стандарт орц норм дээр саяын ноолуурын зарлага харагдах байсан. Борлуулалтын баримт учраас энэ борлуулалтын баримттай холбоотой зарлага биш учраас саяын одоо борлуулалтаар харсан тайлан дээр бол зарлагын хэсэг дээр маань байхгүй байсан гэсэн. За ингээд үйлдвэрийн орлого сонгоод харах юм бол саяын ноолуурын зарлага бол за энэ дээрээс ингэж харагдчих. За нийт
Зарлага нь 11 хийгдсэн. 11-ийн 5 нь орцсон нормоор, 7 нь орцсон нормоор одоо зарлага биш, одоо шууд дотоод зарлагын баримт бүрдэгдсэн байдлаар харагдчихна. За энэ дээрээс 5-ын зарлагыг харъя гэвэл за энэ тоон дээр дараад орчих. За ингээд харах юм бол за юу одоо хэд борлуулагдаад юунаас зарлага хийгдсэн бэ гэдг нь харагдана. За ноолуурын цамцыг 5 удаа одоо үйлдвэрлэснээс ийм байдлаар харагдаж байна гэсэн. За ийм байдлаар бол энэ зарлагын баримтуудыг эргээд шүүгээд харах боломж нь бол бүрдэж байна гэсэн. За ийм тайлангууд байдаг. За стандарт орцсон нормын 3 үндсэн тайлан байгаа. За бүтээгдэхүүний орцсон норм, материалын зарлагын хяналт, материал зарлах стандарт гэх. За зарлагын хяналтыг бол зарлагын баримтаа за борлуулалтаас юм уу үйлдвэрлэлээс юм уу гэдгээ сонгоод харчна. Зарлага стандарт нь бол мөн зарлага хэсэг дээр нь үйлдвэрийн орлого борлуулалтаа сонгоод харчна. Гэхдээ зарлага стандарт гэдэг бол хэд зарлагдах ёстой юм бэ гэдгийг харуулдаг. Зарлагын хяналт гэдэг тайл нь хэдийг зарлагдсан бэ, тэр нь ямар баримт байсан бэ гэдгийг нь тодтогч харуулдаг. За тэгээд бүтээгдэхүүний орц бол манай дээр байгаа нийт бүтээгдэхүүний орц норм болон технологийн карт маань юу байна вэ гэдгийг харуулж байна гэсэн. За 1-р хэсэг маань юм.